Тэгээ өөрийг нь тоохгүй бол алчи гэсэн ийм сэтэлтэй байсан. Тэнд гэсэн. Эхний хүн маань болохоор Christina Grimmie гэж ийм дуучин бүсгүй байсан байна. The Voice гэж шоу болдог тийм. За Voice шоуны 6 дугаар үеэлд 3 дугаар байранд орж ирсэн ийм бүсгүй байгаа юм байна. За ингээд маш их олны танил болсон Америкийн хамгийн их өсөх ирээдүйтэй чадaltaй хоолойтой дуучин гэгдэжсэн ийм бүсгүй байгаа. Тэрээр 2 сая гаруй дагагчтай тун амжилттай YouTube-ийн бас юу гэж сувгтай байж. За ингээд анхны цомгоо 2013 онд гаргаад хэд хэдэн студиутэй гэрээ байгуулад за 16 он гэхэд бүр кинонд хүртэл тоглож байсан. Ер нь яг од бүсгүн энэ замналаар явж исэн. За гэтэл түүнийг 2016 оны 6 дугаар сарын 10-нд Флоридагийн Орландо хотод тоглолтоо хийснийхэн дараахан 27 настай Кевин Лойбл гэх шүтэн бишрэгч нь толгой болон цээжрэн буудаж хороосон. Шууд ерөөсөө газар дээр нь асарсан биш үү? Толгоор нь буудсан. Энэ эмэгтэй охин өөрөө хэдтэй байсан? За энэ үед 22 настай байсан. Бүр жоохон хөвгтэйсэн. Яг дөнгөж од бадамлж ирсэн үе энэ үеэс юм. За амиа алдах үедээ манай дууч маань үзэгчүүд фэнүүдтэй гараа үсэг зурж өгч ирсэн юм. За харин алуурчнаа төхөөд ирэхэд нь өөрийг нь тэврэх гэж нэг бодоод ингээд гараа алдлаа л очсон чинь шууд тас. Айгу балиар мэрэгжлийн төвшөнд буутсан байгааз. Цагдаа нар хожим мөрдлөг явуулснаар алуурчин залуу нь манай энэ дуучнаар баг өвчлөлтсөн байсан гэнэ. Донтцсон. За ингээд сэтгэлийг нь татахын тулд жингээ хасаад үс шилжүүлэн суулгах гэж байгаагаа ажлынхандаа ярьж исэн юм. За ингээд хүн хөнөх сэтлийг нь хавц зэрэгт өөрийг нь тоохгүй бол алчи гэсэн ийм сэтэлтэй байсан. Тэнд гэсэн гэнэ. За Кевин Лойбл нь шүтэн болсон дуучнаа буутчихад тэр дороо өөрийгөө буудаж амиа гэсэн. За ингээд 22 настай юм бүсгүй ийм харамсалтайгаар амнасаа алдсан. Тухайд Pantera ч бүр од хамтлаг байсан байхгүй heavy metal-ын. Ингээд rock тоглолтын дээр тухайд stage diving гэдэг юм байдаг. Тэр яадаг үг ингээд rock тоглолтын үеэр metal тоглолтын үеэр тайз руу гарч болдог байхгүй. Тэгэл хүмүүс тайзан дээрээс үсрээл тийм чөлөөтэй байдаг. Тэгсэн чинь мань нөхөр тэгж гарангуудаа шууд Даймбагийн ард түмхтэй толгонд нь тулгаж жагаад буудсан ба. Шууд газар дээр буудсан. Тэгээ хамгаалагч руу буудсан. Тэгээ нөгөө гурав нь бол нас ороогүй Бэртлавад өнгөрсөн. Тийм үү. Тэгээ хүн барьцаалцсан тэнчэнэ. Тэгээ байж хатан цагдаа ирээд тэгээ цагдаад 2 сонголт байсан гэж. Ерөөсөө шууд тэр гейли буудах уу эсвэл яах вэ? Хүлээх үү те тохиролцох уу? Тэнгүүд мань нөхөр өөртөө ихтгэл буудсан гейлийг шууд газар дээр нь цааш нь харуулсан.